Хамтдаа үзэж та бүхэндээ баярлалаа. Хөтөлбөрөөр зочны цагаар үргэлжилж байна. Студидтэй бид улсын их хурлын гишүүн Зол Жаргалыг урьж оролцуулж байна. Урьдчилан харснаа баярлалаа. За сайн. За. Тэгэхээр мэдээ цаг үеийн асуудлаас л ярихгүй болохгүй байх. Их баригч намын зодон улсын асуудал болчихлоо гэдэг. Энд дээр та юу нэг хувь гишүүний хувьд юу ямар хуу байр суурьтай байна. За 50 70 дээрээ энэ тэлтэн чигээр үсгэж зурсан, тэлтэн чигээр үсгэж зурсан гэдэг ийм тоонууд бол яваад байна. Би нэг ер нь Монгол Ардын намын баг хурлаас үүсэлтэй асуудал гэж бодож байгаа. Тэгээд тэр намын дотор хоёр багчч ямар ашиг сонирхол байгаа, найз нөхөд юм уу, мөнгөний ашиг сонирхол юм уу, улс төрийн ашиг сонирхол юм уу, ямар нэгэн байдлаар хат хоёр багцсан. Тэгээд энэ хүмүүсийн хоорондын уучраа олох үйл явц нь улсын их хурл дээр ирж хаглах нь буруу гэж бодож байгаа. Тийм болохоор миний хувьд аль нь дээр гарах зураг. Аль нь дээр зураг. За яг энэ их баригч намын юутай холбоотой нэг баахан нүүрсний гэрээ, за тэр дундаа офтек гэрээ гэдэг ойлголтууд л одоо хэд хэдээр задраал өста баларч гэл маш их анхаарал татж байна. Тэгэхээр та бас яг энэ нүүрстэй их ойр байсан, ажилдаг байсан хүний хувьд ер нь энэ офтек гэрээ гэдэг зүйл чи яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг үзэж бас нэг тайлбарлаад тэгээд ойлоо цааш явсан зүг баг. Сая нууц давцсан байсан гэрээнүүдийг ил болголоо. Тэ шийдвэр гарч. Би бол энийг зөв гэж бодож байгаа. Ил гарч ирээгүй сүүлийн гэрээ бол China Energy-гийн гэрээ бол гарч ирээгүй байна лээ. 2 жилийн өмнө шахуу байна нэг баахан гэрээ ил гаргасан. Төмөр замын гэрээ эхэлж ил гарсан тэ. Тэр нь бол яг хоо шин зүйл байхгүй ууцсан гарсан зүйл. Дээрээс нь нэг хитэн том гэрээнүүд хятадын худалдаа авахчтайсэн гэрээнүүд гараагүй байсан. Тэд нь гарч ирсэн байл. Сайн харж байгаа юмцсангүй. Офтек гэдэг үг нь юун дээр хэрэгэлдэг вэ гэхээр би танд нэг юм хийгээд өгчээ. Та надаа дараагаар нь нүрсээ нийлүүлээд төлөөрөө гэдэг. Тэнийг бол бартер шиг юм баггүй. Ийм зүйл. Тэгээд яг хэрэгтэй үедээ бол хэрэгцээтэй байж болно те. Монголд нэг юм барих хэрэгтэй байдаг. Мөнгө байдгүй. Гэхдээ гол энэ ялгааны байдгүй гэхээр бэлэн мөнгө төлөхгүй учраас та надад бараагаа үнэтэй нийлүүл. Одоо та над нэгэн барьж өгтөө үнэтэй нэ. Дараа нь би танд түүхий дээр төлөхөөр яах вэ? Хямдхан төлж таа. Гэтэл зах зээл дээр нөгөө түүхийд чи өндөр үнэтэй байгаад идэг. Тэгэхээр та алдагдал хүлээн. Ийм болохоор тийм том хэмжээний офтек гэр бол нэх үсэх юм биш. Тэгээ ялангуяа улс төрн юм бохор газар болвол аль болохоор нээлттэй ил тод бирж бодолтой явах хэрэгтэй. Тэ. Офтек гэдэг утга нь бол тийм зүйл байна. Тэгээд бартер шиг гэж би сая ярьлаа шүү дээ. Бартер гэснээс өнгөрсөн жил 4-р биш энэ оны 4-р сарын 17-нд баха засгийн газраас уул уурхайн биржийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг их хурлд оруулж ирсэн. Тэр нэмэлт өөрчлөлтөөр байсан нэг сонин заалт нь мега төслийг хэрэгжүүлэхийн тулд төрийн өмчийн компани аль нэг өөрийн мэдлэлд байгаа ашигт малтмлын ордыг бартардж болно. Ордыг бартар. Тий, бүтээгдэхүүн солилцох. Өөрөөр хэлбэл ордыг ашиглах эрхийг нөгөөдөл нь орж иж бүтээн байгуулалт гэсэн үг байхгүй. Тэгээ нөгөө офтеки чинь зөвхөн Эрдэнэс 5 толгоон нүүрс биш бүр улс орон даяар нээж өгч байгаа хэрэг. Уул уурхайн биржийн тухай хуулиар 4-р сарын 17-нд орж ирсэн. Тэгээд тэрэн дээр бол ер нь энэ зүгээр эдийн засгийн зарчмаараа явахгүй тэр одоо ордог газараа хөндөгч тэгээ оронд нүдтэй мэлгээ хамтанд түүхээ идэ заруулдаг тэгээ улс орон даяарын чи ингээд тархаад явах юм бол юу болж өөрөх вэ? Нөгөө эдийн засгийн нэгдсэн улсын зарчим чинь алдагдана. Энэ тэн төсвөөс том мөнгөнд төвлөрүүд гарч ирнэ. Мөнгө нь хаанаас ирэх вэ? Хин ажиллах уу? Хиний машин техник явах уу? Хиний хоол гуанз ажиллах уу? Ингээд ийм хөрөнгө оруулалтаар ингээд хэд хувааж байгаа юм шиг ийм зүйл бол байж болохгүй гэд. Тэгээ энэ асуудлыг биржийн тухай нэмэлт хуулийг бол нэмэлт өөрчлөлтийг их эсэргүүцэж мэдээлэл хийж явсан л да. Сүүлд нь Монгол Ардын нам бүлгийн орлаараа нэмэлт өөрчлөлт буцаагаад авсан. За нэмэлт өөрчлөлтийнх нь уг нь бол орж ирсэн зорилго нь тэгж ашигт малтмлын ордуудаа бартардаж офтек гэрээг улс даяар адилхан цацах биш. Үндсэн зорилго нь China Energy-тэй нэг гэрээ байгуулсан. China Energy-тэй хийсэн гэрээг ажилуулахын тулд нөгөө уурхай ам нөхцлөөр авч болно гэдэг засварыг нь оруулах зорилгоор тэр нэмэлт өөрчлөлтөд оруулж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл урд нь бол зөвхөн хил үргэж өгнө гэсэн байсан.
Тэгэхээр зэрэг үнийг нь болохоор биржийн юугаар тооцногдсон байсан. Гэтэл нөгөө China Energy-тэйгээ биржээр тооцохгүй уурхаан ам нөхцлөөр амнаа Chalco-гийн үнийн томьёог мутахгүйгээр гээд тохирсон байсан болохоор нөгөөхөө нөхөж уулуурхаан биржийн тухай хууль дээр өөрчлөлт оруулж штэ. Тэрийг нөхөж оруулангаа өөр ерөөсөө улс даяар бүх ордыг одоо ингээд төрийн өмчийн компаниуд бартардаж болох юм шиг юм оруулж ирж байсан. За, офтектэй тэгвэл одоо чинь нэг том нэг компани өөрт нь шаардлагатай бүтээн байгуулалтыг хийх гэсэн өөрт нь барих мөнгө байхгүй, босох гээд мөнгө босохгүй. Тийм учраас өөрт байгаа бүтээгдэхүүнээ ялч тухайн нөхцөл байдалтай уялдуулаад арай хямд үнэлээд буцаагаад арай үнэтэй байдлаар төлөхийг ерөнхийдөө хэлээд байна гэж ойлгоо. За, тэгэнгүүт үн гэдэг асуудал таасаа одоо хэлээ. Одоо бид айгүй олон үнэтэй болчихлоо. Ам үн, бирж үн, хил үн, юу гэж гинүү. Энэ яг ямар байдлаар тогтдөг юм бэ? Аль нь зөв юм бэ? Бирж дээр бол ингээд та үнэ хаялцаад ингээд бараагаа авч штэ. Энэ чинь ил тод нээлттэй асуудал. Биржийн худалдаа бол зах зээлээс хүмүүсийн сэтгэл санаанаас хамраад ингэж болно тийм ээ. Тэгэл дэлхийн ертөнцид дандаж янз бүр үж болно, өсч бол бурч бол. Тийм болохоор хажуугаар бас доктортой гэрээ том хэмжээгээр урт хугацаантай хэдэн жилийн турш та ав гэдэг ингээд байгуулдаг. Тэгэхээр тэр доктортой гэрээ нь мэдээж яах вэ? Арай хамтхан байж таар. Найдвартай. За тэгээ ялангуяа ингээд өлөнтөө дурдчилгаа мөнгө авчий гэд манайхан ч нэг мөнгө тараадаг барьдаг сонгуулийн өмнө бушуухан хэрэг болдог нэг юм байлаар юм байна шүү дээ. Тийм тохиолдолд нөгөөдөл чинь бүр их хямдхан одоо нөхцөлийг нь хүлээж зөвшөөрөөд бараагаа хямдхан нийлүүлэх энэ төр гэрээнүүд бас байгуулдаг. Тэгэхээр тэрийг төрийн нууцд авчихаар одоо жинхэнэ асуудал гарч ирж шүү дээ. Үнэн нь бол тодорхой биш байна, юу байна гэд. Тэгэхээр уг нь бол биржийн ийм ил тод арилжаа болон доктортой ийм том гэрээ хоёр аль аль нь л явчих шүү дээ. Энэ хоёрын хоорондын зохистой харьцаа чухал. Гэтэл манад энэ том гэрээнүүд нь хитрхи их болцсон. Хитрхи их болохоор зэрэг нөгөөх чинь одоо Монгол улс гаргаж байгаа нүүрснийхээ 3.1-ийг нь талыг нь хямдралтай үнээр нийлүүлчихээр бусад борлуулалтнууд биржийн үн чинь дагаад буурч тарна да. Тэгэхээр өөрөө өөрийнхөө үнийг бууруулах бодлого байхгүй. Уг нь бол монголчууд Монголын үнийг бууруулах бодлого баримтлах нь буруу. Тийм болохоор энэ биржийн арилжаа болоод доктортой том гэрээ хоёрыг харьцааг нь барьж явах хэрэгтэй. Ер нь л аль аль нь байх хэрэгтэй. Гэхдээ бие биенийгээ нөхөж явах хэрэгтэй болоо тийм. Гэхдээ ил тод байл да. Тэрийг тэр нууц мууцд аваад авах ямар шаардлага байхгүй шүү дээ. Нүүрсний арилжаа нэг гэрээ. Одоо чинь үүдээ улсын хурлын гишүүн бол хүссэн мэдээлэл авч болдог гэдэг ойлголт байгаа. Гэхдээ яг та хэд ирд юм уу? Жишээ нь нууцад оруулахгүйг нь яаж хаан шидэд одоо үүдээ төрийн 3 өндөрлөл гэж яриад байна. Тэгсэр нэг гишүүд нь хүссэн мэдээлэл авч болно гэх нэг юм ойлгомжгүй мэдээлэлүүд байгаа даа л. Яг энэ дээр та одоо чинь үүдээ мэдээлэл хүсээд танд яг тэгж за таны хүссэн мэдээгээд ирж гэнэ үү? Яг одоо тэр хил холболтын хилцээртэй холбоотой өмнө болсон түүхийг энэ төр нууцын дамгтай материалууд нь бол танилцсан. Олон жилийн өмнөөс хойш хоёр улсын айлчлалын үеэр ярьж ирсэн протоколууд энэ төр гэдэг. Яг энэ сүүлд ирсэн China Energy-гийн гэрээ одоо нэг алдагдaltaй гэрээ болчихсон байгаа гэрээг бол харж чадаагүй байна. Тэ. Зарим гишүүд бол өсөлт өгсөн байгаа. Хүлээж байна. Түрүүн үн дээр улирал тутамд индексчүүлсэн үн гэж нэг юм ойлголт яваад байна. Индексчүүлсэн үн гэж бас юу хэлээд байгаа. Нөгөө биржийн үн заны урт хугацааны юунаас бас ахаад өөр байгаад байна. Энэ биднээс шалтгаалт юм болно. Гэрээ болгон дээр өөр байх. Сайн мэдэхгүй байна. China Energy одоо хамгийн сүүлд байгуулсан хамгийн том гэрээ. Жилийн 20 сая тонн нүрсийг 16 жилийн турш нийлүүлнэ гэдэг бол асар том гэрээ байхгүй юу? Тэгэхээр тэрэн дээр яах вэ гэхээр үнийн томьёог өмнө Chalco-то байгуулсан гэрээнээс мутахгүй гэсэн байна. Тэр томьёог яадаг вэ гэхээр зэрэг хятадын дотор байгаа 5 байршилд байгаа захын үнийг одоо тэр зах дээр чинь нүрс зарагдаж штэ тий. Өмнөх одоо үн дээрээ тухайн сарынхаа нэмэлт хасалтыг нь хувьчилж нэмдэ. Одоо $100 байсан бол тэр 5 зах дээр чинь нэг дээр нь 110, нөгөө дээр нь одоо 120 тий. Тэр дээр нь 130, энэ дээр нь 105, энэ дээр нь 90 болцсон байлаа гэхэд энэ захын үнийг хэдэн хувиар
энийг нь хэдэн хувиар авна гэж тавуулангийн жигнэж авч жагаад тэгээ өмнөх хүн дээрээ нэмж тооцдог байхгүй. Тэгээ тэр нь юу нь болохгүй байгаа юм бэ гэдэг асуудал байгааз. Юу нь болохгүй вэ гэхээр зэрэг тэр тавыг чинь дийлэнх нь Монголын нүүрснээс хамаардаг завхууд. Монголын үн буурах юм бол тэр захын үн дагаад буурна. Тэгэхээр би олборлож байгаа боловсруулж байгаа нүүрснийхээ талыг хямдруулсан үнээр өгөх гэрээ байгуулчихвал нөгөө захын индекс яах нь дагаад буурна. Тэгэхээр өөрөө өөрийнхөө үнийг унгааж байгаа хэлбэр. Тийм учраас ийм томьёо байх нь зөв. Гэхдээ нэмэх нь Монголын хөрөнгийн биржийн индексийг ашигла. Дахиад нэг олон улсын индексийг ашигла. Тэгээд 3 төрлийн их усүрийг хольж ашигла гэдэг саналыг бол би гаргасан. Зарчмын зөрүүтэй санал эдийн засгийн байнгын орон дээр санал оруулаад унсан. Дараа нь чуулган дээр бас санал оруулаад унсан. 2024 оны 12 сарын 26 27 оны өдрүүд. Тэгэхээр цаашдаа бол бид нар үн индекслж бодохдоо өөрөө өөрийнхөө үнээс хамаардаг индексийг ашиглаад өөрийнхөө үнийг унгаагаад ч болохгүй. Олон улсын үнийн индекс дээрээс Монголын биржийн худалдааг ашиглах хэрэгтэй. Биржийн худалдаа бол ажиллахгүй. Нүүрс бол ер нь хэрэггүй болох гээд байна. Хямдхан бошуухан их хэмжээгээр зараад томоохон бүтээн байгуулалтаа хийя гэдэг яриа хэвлэл мэдээлэлээрч битүү явсан, чуулган дээр ч их явсан. Тэгээд энэ бол би бас сэтгэл зүйн бэлтгэл байж гэж бодож байгаа. Уг нь Монгол хятадын тэр хил болболтын төмөр зам бол асар чухал, хинч тэр дээр маргаагүй. Монголчууд төмөр замаа барьсан байсан. Тэгээ холболтоо хийх хэрэгтэй байдаг. Тэгвэл тэр холболтыг хийх гэж байгаа ажил нь мөнгөний төлөөд бариулж байгаа. Дээрээс нь төмөр замаа ажилуулж байхын тулд их хэмжээний нүүрсийг урт хугацаанд авах хэрэгтэй байна гэдэг асуудлыг хятадын талаас тавьсан гэж байгаа. Окей, ойлгож болж байна. Гэхдээ үнийг нь ам нөхцлөөр авнаа. Тээврийг бид нар өөрсдөө мэдэж хийгээд ч худалдаа авах тал чинь ягаад монголчууд тээвэр хийж болдог. Тэгээд ам нөхцлөөр авж байгаа үнэ нь яхаараа түрүүний ярьдаг тийм индексүүд нь хуучин индекс ашиглах гэдэг. Ийм тээврийг бас манайх өөрсдөө ам нөхцлөөр биш хил өргөж өгье гэдэг миний бас нэг санал эдийн засгийн байнгын орон дээр 12 дугаар сарын 26-нд өгөөд оройн 9 цагт 12 дугаар сарын 27 чуулган дээр яриад дэмжигдэв. Хөргөчүүл тэр хүргэсэн зардлын мөнгө нь манайдас үлдчих. Тэр ажлыг ч монголчууд хийж мөнгөний авах гэдэг чинь одоо энэ тээвэрч ажилгүйч гэсэн хэцүү шүү дээ. Тэгээд 3 дахь нь болохоор за анхнаасаа дүүл хятадаас ирсэн албан бичиг дээр коксч нүүрс авнаа л гэж байсан. Гэтэл уурхаагаас 3 нүүрс гардаг. 3 төрлийн. Ер нь төмөн янзын гарна л да. Ойролцоогоор. Коксч нүүрс, сул коксчдаг нүүрс, ерөөсөө коксчдаггүй нүүрс. Ийм 3 гарна. Исгэлцэн гэдэг байгаа нь аль нь? Ерөөсөө коксчдаггүй. За тэгээд энэ 3 нүүрсийг хамгийн сайн нь шулж авахгүй. Сорчлно гэдэг. Сорчлохгүй. Тийм. Тэр чинь уурхаагаас төлөвлөгөөгөөр ордоо иж бүрнээр нь ашиглахын тулд холдоод гарч ирнэ шүү дээ. Тэр харьцаа хувь зохимж хэмжээгээр навна гэдэг заалтыг бүр зориуд 12 дугаар сарын 26-нд төрсөн өдрийн парти хийж байгаа эдийн засгийн орон дээр давхиж ирж зарчмын зөрүүтэй санал өгч хилцүүлсэн. Тэн дээр дэмжсэн. Маргааш нь 27 чуулган дээр дэмжсэн. Тэр хилцээр ихтэй баримтлах чиглэл дотор нэг өгүүлбэр орсон. Тэгээ би энийг бол энэ нүүрсний технологийн хүн тэнд нэг гишүүн болоод сууж байгаа бас нэг ажиллаа хийцэн байна гэж бодож байгаа. Яг гэвэл энэний үр дүнд энэ бол олон сая 10 100 сая доллар хэмжээний зөрөө бол урт хугацаанд гарна. Үр ашиг Монгол талд гарах ёстой. Тэгээд одоо гэрээгээ байгуулахдаа тэр зохимжт харьцаа гэдгийг нь алдсан байна. Үнэн нь хэтэрхий ямтхан байна гэж яриад байна л шүү дээ. Тэг би тэрийг гэрээг нь олж хараагүй байна. Олж хармаар байгаа. Тэр материал бичиг цаасыг нь бол хүлээж байна. Тэг энэ дээр бол үргэлжлүүлээд ажиллана л да. Одоо чинь түрүүний тэр за ажил гүйцэтгүүлчлээ бартардад нүүрсээрээ мөнгө төлхнэ. Тэр ажлыг гүйцэтгсэн тал өөрөө үнэ тогтоогоод өөрөө тээвэрлээд хадгалаад ингэх юм боломж нь байдаг юм уу? Үгүй яг тэр одоо тэр компаниас л хамаарах байлгүй дээ. Чадaltaй компани бол байл хийж болох л. Гэхдээ одоо шинэ үн тогтогч одоо биднээс бас хамааралгүй юм бас байгаад байна шүү дээ жишээ. Тий. Яг хөө зах зээлийн үн бол хамаарахгүй тий. Тэгээ зах зээлийн үн хамаарахгүй болохоор ямар нэгэн байдлаар томьёо ашиглах хэрэгтэй болно. Тэр ашиглаж байгаа томьёо нь нөхцөл болгон дээр өөр баха. Зүгээр хамгийн сүүлийн дээр China Energy-г дахиад хэлэхэд тэр үед байж тээ
бирж дээр боловсруулж зарж байгаа коксчих нүүрсний үнэ $76 гэлөө $74 гэлөө аж үйлдвэрчдийн бодлогын байнгын хорон дээр яамныхан мэдээлэл өгтөө хэлсэн. 74 гэлөө 76 гэлөө. Юу болохоор ам нөхцлөөр хүн уучлаарай. Ам нөхцлөөр хүн $74-76. Бирж дээр зарж байсан коксчих нүүрс 11 сарын сүүлээр бол $130 орчим байсан. Тэгээд 12 сар $120 болсон гэж таамаглая. Тэгэх юм бол $75-оос тээвэр ороод хил хүргээд тэгэхээр чинь одоо нэг $90 орчим болох нь тийм ээ. Тэгээд задлалт нь за мэдгүй өөр нэмэлт задлуудаар хамгийн ихтэй 100 болог. Тэгэхээр $30 зөрөө гарах юм байна. Тэгээд $30 зөрөө 20-30 зөрөө 10 сая долларт 200-аас 300 10 сая тоннд 200-аас 300 сая доллар 20 сая тоннд 400-аас 600 сая доллар буюу их наядаар төгрөгөөр тооцогдох үнийн зөрөө жилд гарч болцсохгүй байна. 12 сарын 27-ны чуулган дээр миний хэлжсэн үг. Энэ үнийн зөрөө бол бага биш ээ. Энэ зөрөө чинь жил болго их наядаар тооцогдох хэмжээний юм бид нар ярьж байна. Тийм учраас үнийн индексээ яаж бодохыг онцгой анхаарах хэрэгтэй байна. Индексээс хамаарнаа гэдэг ийм зүйл байна. Тэгээд ерөн зүгээр хооштой бид нар нүүрсний янз бүрийн гэрээн дээр юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр зэрэг нэгдүгээрт тээвэрлэлтийг монголчууд их хэрэгтэй. Тэр төмөр зам нь бэлэн болсон байна. Авт зам нь байна. Төмөр зам ашиглахгүй шахуу байжгаад 80 сая тонн нүүрс гаргачихж байна. Хятад улс хэмжээ хязгааргүй их нүүрсийг Монголоос авахгүй. Хэмжээтэй. Тэр улс чинь өөр улс олон улсуудаас авна. Тийм болохоор бид нар ингээл хэдэн 100 сая, 150 сая гаргаад гэдэг бол багхгүй. Хоёрдугаарт нь за мэдээж сорчилж бол болохгүй. Тэгээд нэг сайн ойлгох зүйл юу гэхээр зэрэг нүүрс шороо болохгүй. Нүүрс бол хэрэглээтэй. 20 оноос хойш, ковидоос хойш тасралтгүй өссөөр хагаад энэ жил түүхэн дээд хэмжээнд 8.7 сая тэрбум 8.7 тэрбум тонны нүүрсний хэрэглээ. Үйлдвэрлэл нь 9 тэрбум тонн дэлхийд хүрсэн анх удаа. Үүний тал нь хятад улс. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлаас болоод бодлого бол байгаа. Тэгвэл чадахгүй байна. Бид нар зүгээр бодит байдлыг харж л амьдрах хэрэгтэй. Монголын гаргаж байгаа нүүрсний хэмжээ бол бага. Тэгээд том зах зээл рүү гаргаж байгаа. Тийм болохоор биднэрт зах зээл бол бий. Хөрш хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Найдвартай, доктортой байх хэрэгтэй. Тэр бол бас энэ China Energy-гийн гэрээн дээр маш их болгоомжилж хандж байсан нэг шалтгаан. Одоо ч гэсэндээ иймэрхүү нэг гэрээ хэлцээрийн гүйцэтгэл дээр буруу зөрүү ойлгосон юмнаас болоод харилцааны асуудал, худалдааны харилцааны асуудал хоёр улсын хооронд байж болохгүй. Тэгтээ харилцаа ашигтай байх ёстой. Харилцан хүндлэлтэй байх ёстой. Тэгээд тэр зарчмынхаа дагуу бид нар явах ёстой. Түүнээсээ төмөр зам гэдэг бол одоо нэг барьсан байгаа төмөр зам хичээл ухарлагын, ямарлагын янз бүрээр хийх юм. Үнэхээр яг тийм ухрын барьчаад байгаа. Та зүгээр гишүүний хувьд заяас энэ салбарыг яг мэддэг, судалдаг хүний хувьд үнэхээр яг тийм байгаад тийм үү? Би тэр яагаад ингэ гоочлуулаад идэв гэж байна. 3 жилийн өмнө очиж үзсэн. Яг угаасаа наанасаа очиод газрын хэвлэлийн хонхорхоо цаашаага уруудсан. Тэгэхээр нөгөө хоёр замыг чинь нийлүүлэхийн тулд дэшегээд нэг 25-4-5 метр байна уу том далан дээр төмөр зам тавих юм байл. Тэгээд далангаа бариад цаанаас ингээд өндөр юм агуулган дээр төмөр зам ирээд дуусчихсан. Энэ хоёрын хооронд яах вэ гэхээр зэрэг тэр хонхорхоо газар одоо багантай аим том гүүрэн байгууламж барьж холбоно. Ер нь асар том зардалтай, асар хэцүү асуудал. Хил холболтыг ягаад тэр баган дээр аваач хийсэн. Тэр зэг дээр. Одоо газар шорооны юу багтаа газар аваачаад арай өөр газар ичж болно шүү дээ, тийм. За тэрэн дээр өстө үлгэр домог шиг юм ярьд юм бэл. Тэгээд манай тавьсан шугам, манайх нэг шугам ирдэг, урдаас нэг өөр цэг ярьдаг, хоорондоо тохирч чаддгүй. Тохирохгүй байгаад байхаар байгаалаа дүүд эхлээд хийчихье гэд явуулцдаг. Тэгэнгүүт зэрэг бид нар тийш чинь төмөр зам барихгүй гэдэг асуудал яриад чиглэл өөрчилдөг. Ингээд зөндөл юм болсон байна лээ. Янз бүрийн ном өнтер уншижл. Энэ цариг яг тэр хилтээр буулгаж ачхад
жоохон зардлааслаад ингээд идэх юм уу өөр бас үндсэн шалтгаан байгаа. Нэг царгийн хэрүүл идэх юм ер нь тасрахгүй нэ. Төмөр замын бодлого гэж байгаа. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого одоогор миний мэдхийн өөрчлөөгүй. Тэгэхээр одоо тэр бодлогынхаа өрөөнд л монголчууд ажиллаж байгаа. Хэрвээ бодлогоо өөрчлөх хэрэгтэй бол хэлцэх хэрэгтэй шүү дээ. Яагаад болдог? Ер нь бол нарийн төмөр замыг нутгийн гүн рүү оруулахгүй гэсэн нэг үнцэг байт юм шиг байна лээ. Худалдааны зам яагаад нарийн байж болдгүй? Бас бодгол асуудал. Тэр Казахстанд байж лэн, Оросд байж лэн тэ. Үндсэн системээ нэг системээр явуулна. Тэгээд тэр техникийн зохион байгуулалтын дээр их л асуудал байт юм шиг л. Тэрэн дэрүүгээр явна л үз. Одоо хилийн төмөр зам бомтын юу лээ? Бомт орчмын төмөр зам билүү? Шивэн өрөн дээр бол нарийн төмөр зам ороод ирсэн шүү дээ. Тэрийг бас ажиллуулж чадахгүй байгаад байгаа. Тэ. Тэгвэл уг нь тэгтээ байгаа батлагч гэсэн бодлогынхаа өрөөнд баригдсан зам дээр л одоо асуудал бас ингээл үргэлжлэл үүсээд. Тий. Одоо бол мэдгүй. Надад бол энэ цариг мэрэг яриад байх нь утгагүй. Барьцсан, дууссан. Тэнд одоо юм барьж байгаа. Хүнээр ажил хийлгэж байгаа мөнгөний төлөөд. Тэгээд сайхан ажлыг нийлэх хэрэгтэй, мөнгөний төлөх хэрэгтэй, нүрсээ тээвэрлэх хэрэгтэй. Түүнийг дагаж заавал нүрсний гэрээ байгуулж ижил барилгынхаа ажлыг хийнэ. Гэхдээ бид нар энд чинь одоо том бүтээн байгуулалт гэж байгаа учраас найдвартай бараатай авах хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьсан гэсэн. Тэгээд тэрийг тавихтаа энэ бол зөвхөн аж ахуйн нэгжийн шаардлага биш, засгийн төвшөнд гэж тайлбарласан. Тэгээд хоёр улсын засгийн газар хоорондоо хилцээр хийсэн. Зүгээр нэг л сони юм байгаа. Тэр нь болохоор зэрэг 24 онд би жишээ нь гишүүн болсноос хойш байгаа материалуудаа танилцаад за Хятадын засгийн газар, Монголын засгийн газартаа хилцээр хийж байгаа юм байна. Заавал 3-ыг цогцоорно. Буюу төмөр замын чинь барин тэгтээ нүүрс аавна. Уурхайн хүчин чадлыг нэмнэ. Гэдэг нь олборлолтод оролцсон гэсэн үг л дээ шууд тусаар. Тэгээ ягаад ийм шаардлага тавьж байгаа юм бол? Тайлбарлахад бол яг найдвартай ачаатай байхын тулд уурхайн бас тасалдчихгүй байхын тулд гэж тайлбарлах байна. Гэхдээ хэрэгжилтэн дээр очихоор нөгөө үнийн индекс гэд миний өөрийнхөө үнийг бууруулдаг, унгаадаг гэдэг асуудал байна шүү дээ. Ийм юм руу орж байгаа байхгүй. Тэг яагаад ингэж байгаа юм бол? Зүгээр их гүрний бодлого бол нэг тийм жижиг нүрсний гэрэн дээр нэг айхтар орж ирэхгүй л байх. Тэгэхээр магадгүй энэ гүйцэтгэлийн шатны газар алдаа гарсан байж болчих. China Energy-тэй байгуулсан. Гэсэн чинь энэ дээр Norinco гэдэг нэр орж ирээд байна. Norinco гэдэг нь юу юм бэ гэсэн чинь Хятадын Батлагамын салбар бараг зэвсэг үйлдвэрлэдэг компани. Наа чи нүүрсний зах зээлд орж ирсэндээ удаж байгаа. За энэ харбины гэрээтэй холбоотоор 36 их найд төгрөгийн алдагт хүлээх хийнэ гэдэг бас нэг юм тоо яваад байдаг. Энэ бодиттой үе танд ямар ерөөдөө мэдээлэл байгаад. Norinco чинь Монгол нүүрс баяжуулах үйлдвэр барьсан. Тэгээд тамсгаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлөө нефт дамжуул хоолой барьсан. Офтекер буюу дараа нүүрсийн төлбөрт. Бас л офтекер. Тий, офтекер. За тэгээд тэр China Energy-гийн гэрээний зүрэ хэдэн их найд гэнэ? 36 их найд гэдэг юм тоо яваад. За тэр яхаа зүгээр нэг $50 гээд 50 орчим доллараар зарж байгаа юм байна. Зах дээр 100 байна гэдээ яриад тахш байлаа шүү дээ. Тэгвэл бодсон. Уурхаам мэдээж тэр дээр тээвэр бас нэмэх хэрэгтэй. Тэгэхээр арайч 50 бол биш л байх. Гэхдээ их айхтар нэмэгдэхгүй. $10-20 төсөөд нэмэгдэнэ. Тэгээд тэрний зөрөөр л бодсон баг. Би түрүүн хэлсэн шүү дээ нөгөө би бол яг үнийг нь нарийн мэдээллийг мэдэхгүй учраас баримжаагаар жилийн зөрөө нь энэ индексээр бодох юм бол их найдаар тоологдох гэдэг юм шүү гэдгийг 12 сарын 27-нд шуулган дээр хэлсэн байхгүй. Тэр нь болохоор зэрэг тухайн үед уурхайн ам нөхцлөөр хүн нь $74, $75 орчим доллар байсан. Бирж дээрх үн болохоор зэрэг 120, 30 орчим байсан. Тэгээ уурхайн ам дээр тээвэр нэмээд бусад зардлуудыг нэмээд зөрүү бодох юм бол тэгэл хэдэн зуун сая долларын зөрөө жилд гарах гэдэг байхгүй. За баярлалаа үзэгчдээ бид ярилцлагыг өндөрлүүлж байна. Студид бид улсын их хурлын гишүүн Зол Жаргалыг урьж оролцож та бүхэнд бас ялангуяа сүүлийн өдрүүд үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор зочныхоо байр суурь үзэж та бүхэнд хуваалцлаа. Урьдчилан баярлалаа. За
шинэ 7 өдрийн мэд төргийн үзэгчдээ халдвар төвшний